Vlog бид нэр суши идэж үзэхээр хамаа суши ирсэн байна. Японд ирснээсээ хойш анх удаа суши идэж үзэхээр ирсэн энэ байна. Япон ресторанууд оронгууд өөртөө пакин дээр захиалга өгөөд өөртөө шууд уух зүйлээ хийж удаг. Захиалга өгөнгүүт энэ уртдаг зам дээр бидний захиалсан сушинууд нэг нэгээрээ урцаж ирж байсан. Батан болохоор нэг 5-аараа хийдэг юм байлээ. Тэгээ нэг 500-ээс 110 буюу Монгол мөнгөөр 2000 гаруй төгрөг. Захиалсан сушины 5-г тус бүрээр тооцоо нь хийгддэг юм билээ. Бүгдээрээ сушигээ идэж дуусгаад 5-уудаа цуглуулаад 5-гаа тоолуулаад тооцоогоо хийсэн. Канайсан бид нарыг дагуулж дэлгүүр хийсэн гэж амласандаа Сана премиум аутлет ингээд ирсэн байна. Энд бүх төрлийн брендийн том дэлгүүрүүд байдаг. Цаашаа бас дэлгүүр хийсэн гэсэн төлөвлөгөөтэй байсан болохоор дэлгүүр тус бүрээр нэг бүр орохгүйгээр сонирхсан дэлгүүрүүдээрээ орж үзэхээр шийдсэн. Тэгээд орсон дэлгүүр болгоноороо сонирхуулаад бичлэг хийсэн. Би Японд ирж ижил гоё төрөвчтэй болъё даа гэж бодоод төрөвч хайзаан. Тэгээд энэ төрөвчийг аавна гэж хараад бүр сүлд нь цагаан төрөвчийн авсан. Бүр хороол шиг ийм том. Тэгээд дотор нь бүр брэнд дээр том дэлгүүрүүд байсан. Амар сонирхолтой байсан. Бид зөвхний дэлгүүрүүд л айгүйх орсон. Энэ болохоор Кочийн дэлгүүр байна. Эдний цонхнууд амар гоё. Гэтэ Японд бол Кочи амар үнэтэй. Michael Kors хямдхан байдаг юм байна лээ. Аутлет болохоор ер нь дандаа жоохон хуучин загварууд нь байдаг. Тэгээ дандаа сээлтэй болохоор үннээсээ бараг 50-60-70% хямдардаг. Энэ өдөр бүр амар халуун бараг 40 градус шахуу халуун байсан. Бүр энэ Китиний дэлгүүр нь амар хөөрхөн жоохон хүүхдийн хувцснаас том хүний хувцс хүртэл Китиний хувцас тоглоом дэлгүүрийн осор гэдэг сонирхолтой юмнууд их гэдэг юм лээ. Энэ Nike outlet гэсэн бас амар том заалтай. Тэгээ дотор Nike бүх юмнууд байдаг. Хүүцний хэсэг нэг арцмаарууд үлдсэн байдаг юм билээ. Тэгээд аюул хямдхан 60-аас 70-80% хүртэл хямдралтай хүүцнүүд зөндөө байсан. Дараагийн бидний орсон дэлгүүр бол Малайка базар гэдэг дэлгүүр байсан. Энэ дэлгүүр болохоор олон улсын өвөрмөц сонирхолтой бараанууд айгүй их зарагддаг юм байлээ. Бид нар энэ дэлгүүрийг тойрч сонирхолтой зүйлсийг зөндөө үзлээ. Яг энэ хэсэг нь болохоор Хавай урамсгалтай Хавайын зүйлсийг зардаг хэсэг байсан. Энэ хэсэг нь бас аюул сонирхолтой индианчуудын хийсэн гэмээр юм уу. Яг юм индиан овгийн зүйлсүүд амар их байсан. Яг миний бодлоор нөгөө хүүхдийн тоглоом байдаг. Тэрнтэй адилхан санагдаж их сонирхолтой байсан. Тэгээд эдгээр болохоор яг нөгөө мотор хийсэн гар хийцэн яг сувенир шиг зүйлс гэх юм уу. Тэднэр байна. Энд том хөгжмнөөс ахуулаад бөгжийн хүртэл мотор хийчихсэн байт юм лээ. Бөгжин дээр байгаа тэр амьтдын хүртлийг хийчихсэн. Тэд нар амар сонирхолтой санагдсан. Бид
нэр өвгөн төлөвлөгөөгөөрөө цаашаа 4 дэлгүүр орё гэсэн боловч аягүй их удаад цаатлын дэлгүүрүүд орох цаг маань амжаагүй. Тэгээд ингээд хоол идээд энэ өдөр маань дууссан. Дараагийн влог хүртэл түр баяртай.